Бахайлаас энэ нөхөс сэргээлийн талбай дээр та бүхэн ирсэн байна. Энэ талбай маань 2010-аас 13 оны хооронд уулын ажил явагдсан. Энэ хугацаанд мөн дотоод уулын гараар нөхөс сэргээлийн ажил маань зэрэгцээ явсан байгаамаа. Тэгээ эцсийн байдлаар хамгийн дээдлийн талбай маань 2011 онд нөхөс сэргээлт хийсэн талбай байгаа. Тэр талбай маань нийт 19 сарны 7 гатлбайд биологийн нөхөс сэргээлтийг тариалсан. Тариалсан ургамлын талаар товчхон хэлбэл 1 наст 10 болон соргүй согоовор тэгээд ерхэг гурвыг холимгоор тариалсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар гэх юм бол согооврын зовлож урган болоод 10 маань их жилдээ өрөө өгөөд хөрсөндөө одоо ялтмаг ширэг болоод үлдсэн байгаа гэсэн үг ээ. Одоо тэр харж байна. Хоёр талбай маань гэх юм бол 2012 онд хөлсөөр талбай маань яг таах юм үлдээ ингэ харж байна. Энэ одоо гол гурван хийсэн байгаа. Энэ маань гурван нийт 26-ны 5 талбайд биологийн нөхөсрөл хийгдсэн. Тариалсан ургамал маань гэх юм бол шүтлэг хошоон болон цагаан хошооныг одоо нөмрөлж ургамлаад тариалсан байгаа. Тиймээс ийм бус ургамал маш ихээр чигүү ургацсан сайн байгаа. Ийм мэдээлэлтэй байна. Тэгээд энэ тогтоосон одоо тогтоол нуур байна тий. Тогтоол бус тогтоол нуур байна. Голдоо бурастай байна. Энэ амны хооронд өмнө ашиглалт явагдахаас өмнө байсан байрны хэрэглээгийг бид бүхэн аль болох унган төрхөнд нь хэвэнд нь оруулахыг хичээж тэр тогтоолыг хэвэнд нь болгож цаанаас нь усны одоо хоолой усны шуудуу гаргаж ингэж тогтоосон байгаа. Энэ маань нэг талаас бас энэ орчинд бас шувуу болон бусад усны амьтад бас тодорхой хэмжээгээрсэн бүрэлдэхүүн бас одоо бидний зорилго маань юм байна. Тэгээд наалт нь одоо ингээ мониторинг хэсэг байна. Мониторинг хэсэг байна. Тэгээд талбай бүрт 2 хэсгийг мониторинг хэсэг байгаа. Энэ маань болохоор хаашааш 10 м буюу 0.27 м квадрат талбайд ургамлын геофотоникийн бичиглэл хийх, хөрсний мэдээллийг авах зэрэг одоо бүхэл мэдээллийг судалдаг байгаа. Тэгээд 2013 оны талбай маань гэх юм бол одоо энэ доороос харагдаж байгаа. Энэ маань ургамлынх нь ургасан одоо маш шинэхэн байгаа учраас аяндаа харагдаж байгаа. Энэ талбайд маань гэх юм бол нийт 25-ны 5 гатлбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн байгаа. Мөн тэгээд биологийн нөхөн сэргээлтийн ажгаар одоо хөрсний одоо тэр мод бут бургас болон хайлаасыг мөн одоо нутгийн унган байдлаар одоо суйрлуулах мөн эвдэхгүй байсан талаас эргүүлэн байршуулах зэрэг ажлууд бас хамтаж хийгдсэн байгаа. Тэдгээр зургийн дагуу харагдж байгаа одоо шууд маягтай юм харж байна. Та бүхэн харж байна уу? Тэр маань болохоор ерөнхий одоо суул төгсөн байгаа юм. Суултаас үүссэн одоо өргөн 40 см-тай доошогоо 60-аас 80 см гүнтэй уртаашаа 800 м юм судал байгаа. Энэ маань болохоор нэг талаасаа суулт өгж анцаа үүссэн байгаа. Гэхдээ нөгөө талаас яаж ашиглаж болохгүй гэх юм бол уулын уруугаас орж байгаа үерийг одоо тэр усны хөрөмтөлтийн одоо нэг цэг болж байна, шууд болж байна гэсэн үг. Тийшээ ороод усны хөрөмтөлж доогоор одоо уул хөрсний ус юм уу одоо өнгөн давхаргийн усны бүрдэл бий болох доороосоо ус урмдын шимтчил усны их усэр бий болох магадaltaй гэж бид хүндлийг тэр чигээр үлдээсэн байгаамаа. Та бүхэн харагдаж байгаа бол тийм ийм мэдээлэлтэй байна. Мөн одоо энэ замын хойд харагдаж байгаа мөн овоод байгаа. Энэ бас мөн нөхөн сэргээлт 11 онд хийгдсэн байгаа. Одоо эндээс наашаа ингээд нийт ингээд бахайлаасны ашиглалт явуулсан талбай. Нийт талбайдаа нөхөн сэргээлт хийгээд мониторинг ажил явагдаж байна. Тэгээ урмалт болон бусад зүйл хэвэн явагдаж байна. Та бүхэн доошоо буухта талбайраа ороод урмалтайгаа танилцаад яаж урсан байна хийж талаас хөндлөж болно. Ингээ хаалтын төсөл маань энэ талбай дээр явагдаж байна да. Услаагатай байсан юм услаагүй ингээ урсаж байгаа юм. Услааг бороо устгаад ирсэн. Бордоо ер нь бол ашиглаагүй. Байгалийн үүсэндээ. Одоо энэ голын талбайгаар царуу маш их ургасан байна. Эми ургамлууд тий. Тэгээд цаазахаас нутгийн ургамлууд өнгөрсөн наашгаа орж ирж байгаа. Ерөнхийдөө энэ орчинд гэх юм бол эми ургамл буюу одоо эми сүд ургасан царуу байна. Тэгээ мөнцөд ургамлаас маш их хөрөнгө ажиллаа гэдэг маш олон ургамл энэ дээр харагдаж байгаа тий. Ихэвчлэн дандаа бэлчээрийн ажил бүгдлийн ургамл маш их байдаг.